User podcast-ийн 2 дахь дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. User podcast-аар UX дизайны салбарт алдартай бүтээлүүдийн талаар болоод энэ салбарт нэрээ үлдээж өөрснийхөө нөлөөллийг үзүүлсэн дизайнеруудын талаар ярилцдаг байх бол. Энэ удаагийн 2 дахь дугаараар Design Sprint буюу өнөөдөр дэлхийд дахинд болоод Монголд хэрэглэгч төвтөөгөөр тухайн бизнесийн санааг хэрхэн хөгжүүлж турших вэ талаар өгүүлдэг нэгэн аргачлалын талаар өгүүлэх болно. Энэхүү аргачлалыг үндэслсэн хүн бол Jack Knapp буюу энэхүү зурагт харагдаж байгаа Google-ийн дизайнер байгаа. За одоо бүгдээрээ бүрийн сэдв рүү гүн шумбаж орцгоё. Та магадгүй хаанигтээ Google-ийн Design Sprint-ийг сонсч ирсэн байх. Хамгийн товчоор Design Sprint гэж юу гэдгийг тайлбарлах юм бол танд байгаа бизнесийн ямар нэг шин санаа, эсвэл процессын хариултыг нь мэдчих чадахгүй байгаа ямар нэг асуудлыг хамгийн богино хугацаанд буюу 5 хоногийн дотор одоо сүүлд болон Design Sprint-ийн процесс 5-аас багасаад 2 хоног, 3 хоног, за бүр нэг өдөрт багтаад ажилдаг процессууд гарцсан. Тэгэхээр ийм богино хугацаанд танд байгаа асуудлын шийдлийг олох. Таны цээжин дотор байгаа байнга бодож явж байгаа ямар нэг бизнес санааг чинь хамгийн богино хугацаанд буюу 5 хоногийн дотор хөгжүүлээд хэрэглэгчийн судлаад гаргаж ирээд туршуулад үнэхээр ажиллах санаа юу үгүй юу гэдгийг нь тодорхойлдог. За ийм процессоо гэсэн. За, Design Sprint-ийг тэгвэл хэн зохиосон бэ? Энэ зураг дээр харагдаж байгаа Jack Knapp, Google-ийн дизайнер, John Zeratsky, Braden Covitz нар хамтран энэхүү аргачлалыг хөгжүүлсэн. Jack Knapp болохоор юу вэ гэхээр ийм ажлын процессын донтоо хүн. Ер нь бол өөрийн тойрондоо байгаа ямар нэг асуудлыг автоматжуулчмаар өдрийнхөө бүтээмжийг яаж дэвшлүүлэх вэ? За, ажил амьдралынхаа балансыг хэр зөв тааруулах вэ гэдэгт ямар нэг юм аргачлал процесс бодож олох тийм хинээтэй гэж хэлэх юм уу те? Ийм хүн байгаа. За ингэж явсаар хагаад Google-д Jack Knapp маань ажилд орсон. За ингэсэн чинь тухайн үед юу болсон гэхээр Jack Knapp дээр асар олон хөгжүүлэгч нартай хамт болоод төслийн менежерүүдтэй хамт төслийн шин санааг боловсруулах, за ямар нэг дизайны шин шийдлийг гаргах, асар олон хурал зохион байгуулах, воркшопууд зохион байгуулах даалгавар гарч ирсэн. Тухайн үед Jack Knapp маань хэрэглэгчдээс буюу яг тэр воркшопод оролцож байгаа багийнхнаасаа ямар хөө сэтгэлдээ үлдсэн бэ талаарх судалгааг нь авдаг гэсэн. Ерөнхийдөө бол эхэндээ хүмүүс хурал гоё боллоо, уулзалт гоё боллоо, воркшоп маань маш үр дүнтэй байлаа гэж хэлдэг байсан боловч яг нөгөө нэг воркшопын шийдэх гэж зорьсон асуудал маань шийдэгдсэн үү үгүй юу гэдэг талаар эргэж харахад бодит үр дүндээ хүрдэг байсан. За ингэж явсаар гад нэг өдөр нэг программист юу гэж хэлсэн хэрэг хөөе Jack Knapp чи юу нэг нь хийгээд байгаа хурлуудаа воркшопуудаа үр дүнтэй байгаад байгаа гэж юу яаж мэдчихэж байгаа юм бэ гэж асуусан баг. За ингээд Jack Knapp маань бэлэн хариултгүй байгаагаа мэдээд ер нь өөрийнхөө ажлын процессыг шинжлэх болцсон юм байна гэдэг хандлага руу хандаад тэгээ ер нь яг ямар төслүүд хамгийн амжилттай, хамгийн үр дүнтэй болсон байна гэдгийг бодоод үзсэн чинь шахуу хугацаанд за тэгээд бодит хэрэглэгч нар руугаа хандсан тал талынх нь яг багийнх нь бүгдээрээ цуглаад фокусд буюу хамгийн ихээр төвлөрсөн тэр мөчүүдэд хийгдсэн төслүүд хамгийн үр дүнтэй байгаа гэдэг тийм зүй тогтлыг олж харсан байна. За ингэж харсныхаа дараагаар өнөөдрийн бидний ярих гэж байгаа Design Sprint гэдэг аргачлалыг бодож гаргаж анхных нь хувилбаруудыг нь тооцож гаргаж ирсэн байх. За үүн дээр нэмээд энэ John Zeratsky, Braden Covitz нар маань өөрснийхөө тус тусын аргачлалуудыг хольж нэгтгэсээр байгаад өнөөдрийн энэ шалгарсан аргачлал бий болжээ гэж. За тэгвэл энэ 5 өдөрт шин санаагаа туршина гэдэг дээр ер нь яг юу яриад байна гэж те. За нэгдүгээр өдөрт бол мэдээж та одоо өнөөдөр нэг цэцгийн дэлгүүрийн онлайнаар цэцэг зардаг гар утасны аппликейшн хөгжүүлэх гэж байгаа бол асуудлаа ойлгох хэрэгтэй. Хамгийн эхлээд энэ юу гэж юм гэхээр та хүн яг ямар мөчүүдэд цэцэг авдیں۔ Ер нь яг онлайнаар цэцэг авах шаардлага байгаа мó? Яг цэцэг авдаг хүнд ямар асуудал тулгардаг болоод та гар утасны аппликейшн хөгжүүлэх хэрэгтэй вэ зэрэг яг тэр тухайн шийдэх гэж байгаа асуудлыг бүрэн сайн ойлгох шатанд нэгдүгээр өдөр маань зарцуулагддаг. За хоёр дахь өдөр бөөнөрөө нийлж агаад хамтдаа хар зураг гарах буюу нөгөө нэг асуудлаа ойлгосныхаа дараагаар энэ асуудлыг яаж шийдвэл зохистой вэ талаар тухайн төслийг хэрэгжүүлэх багийнхан өөрснийхөө санааг хар зураг буюу скетч байдлаар гаргаж зураглана гэсэн үг. За үүнийхээ дараа баг дотроос гарч ирсэн янз бүрийн гоё шийдлүүдийгээ хамтдаа за энэ шийдлэр л ажиллая гэдгийг сонгоно. За ингээд сонгосон шийдлийнхэн дагуу туршилтын загвар буюу одоо таны цэцгийн дэлгүүрийн гар утасны аппликейшн хийх гэж илаа гэж бодоход тэр аппликейшны чинь хамгийн энгийн байдлаар яаж харагддаг, ажилдаг байх юм бэ гэдэг дизайныг хийнэ гэсэн үг. Ер нь дизайн гэлтгүй хамгийн гол зорилго нь туршилтын загвар буюу одоо туршуулах боломжтой тэр хувилбар л гэсэн үг л дээ. Тэгээ энэ спринт дээр бичсэн байгаачлан та туршилтын загвараа PowerPoint дээр хийсэн ч болно. За Jack Knapp, John Zeratsky, Braden Covitz гурван маань энэхүү аргачлалаа Google дотор асар олон удаа туршаад амжилттай гэдгийг нотолсны дараа олон нийтэд дэлхийд даяар энэхүү аргачлалаар сурталчилж түгээх ажил руугаа орсон. За энэ ажлынхаа хүрээнд анх дэлхийн нийт 2016 онд энэхүү Sprint гэдэг номоор дамжуулж
энэ аргачлалтаа танилцсан байна. Тэгэхээр Монгол ч гэсэн яг 2016 оноос хойш энэ аргачлал хэрэгжээд тодорхой нэг дизайнерууд анх энэ төслийн аргачлалыг шинэ дизайн гаргах процессто оруулж ашиглаж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ номны монгол хэл дээр албан ёсоор хэвлэн гаргаж орчуулах эрхийг Jack Napas өөрөөс нь миний бие энэхүү Uxer Publishing гэдэг компани дээр орчуулах эрхийг авсан байгаа. Тэгэхээр орчуулгын ажил маань ерөөхдөө дуусаад одоо урьдчилан захиалга авч эхэлсэн. Тэгэхээр та урьдчилан захиалга өгөхийг хүсэх юм бол дэмжлэг цэгийн мен дээр байгаа энэхүү сайтаар ороод захиалах боломжтой. За захиалга маань бол одоо идэвхтэй явагдаж байна. Тэгэхээр үндсэн номын маань нь бол 59 мянга. За хэрвээ та урьдчилан захиалга хийх юм бол 10,000 төгрөгийн хямдралтай буюу 49,000 төгрөгөөр авах боломжтой байгаа шүү гэдгийг дуулахад таатай байна. Тэгэхээр түрүүн би дурдсан те эдгээр Apple, IBM, Google гэдэг компаниуд энэхүү Design Sprint гэдэг аргачлалыг төслийнхөө дотор компани дотор ашигладаг юм байна. Тэгвэл Монголд энэхүү аргачлалыг за миний хувьд л за тэтгэлэг гээд гар утасны аппликейшнийг гаргахад ашиглаж исэн. За UB Eats гээд те хоол хүргэлтийн аппликейшнийг гаргахад ашиглаж исэн. За Mentor Hub гэдэг төсөл дээр бас ашиглаж исэн. Pickback гэдэг синхэр локер байгаа тийм. Тэр локерын төсөл дээр бас ашиглаж исэн. Тэдгээр төслүүд яг Design Sprint аргачлалаар анхны санаанд туршигдож бүтсэн гэж хэлж болж байгаамаа. За нэг жишээ зураг харуулах юм бол одоо энэ хар цамцтай бий байна. Тэгээд яг энэ аргачлалын дагуу workshop зохион байгуулдаг. За ингэх явцдаа яг тухайн тэр төслийн гол шийдвэр гаргах, оролцох, тал бүрийн салбарын хүмүүсийг оролцуулснаар яг үр дүн нь гардаг гэсэн. За эдгээр зургууд бол Mentor Hub гэдэг яг салбар бүрийнхаа одоо алдартай, туршлагатай хүмүүсийг менторийн зөвлөгөөг авах боломжтой, доторх хичээлүүдийг нүүцэх боломжтой ийм гар утасны аппликейшны төслийн одоо багаараа спринтийнхаа төгсгөлд авахулсан зургууд харагдаж байна. Та бүхэн бас сонирхоод татаад үзээрэй. Дээр нь яг Монголын экспертүүд гэж яригддаг салбарын хүмүүсийн сонирхолтой хичээлүүд байгаа шүү гэж. За тэгвэл одоо бүгдээр яг энэ Design Sprint-ийн суурь гэх юм уу те одоо онлын үндэслэгээ болсон Design Thinking буюу одоо загварчлах сэтгэлгээ гэж монгол руу орчуулж болох бах. За энэ аргачлалын талаар товчхон танилцаад авъя. Ер нь Design Sprint маань бол яг энэ Design Thinking гэдэг аргачлалын үндсэн онлын суурин дээр явж байгаа. Энэ аргачлалыг анхан хаана гаргаж ирсэн бэ гэхээр IDEO гэж компани байгаа тийм. Төрөний зурган дээр гарсан. IDEO компани хэрхэн асуудлыг зөв оновчтойгоор тодорхойлж, хэрэглэгч төвтөөгөөр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын зориулж энэ асуудлыг шийддэг байх вэ гэдэг аргачлал зохиож гаргаж ирэх явцдаа энэхүү Design Thinking гаргаж ирсэн. За асуудлууд шийдэх процессууд нь бол энэ зурагт харагдаж байна тийм. Нэгдүгээрт бол асуудлаа сайн ойлгох хэрэгтэй. За англиар бол empathize шат гэж байгаа. Хоёрт нь асуудлаа тодорхойлох. Яг бид нар зөв асуудлаа шийдэх гээд байгаа мó гэдгийг наривчлан тодорхойлж тогтоох хэрэгтэй гэсэн үг. За гуравт нь нөгөө асуудлыгаа яаж шийдэж болох вэ гэдэг шийдлүүдийг шүүлнэ. За өнөө шийдлүүдээрээ үндэслээд туршилтын загвар гэж ирсэн тийм англиар бол одоо prototype боловсруулна. За үүнийгээ зах зээл дээр болоод бодит хэрэглэгч нар дээр туршснаар энэхүү Design Thinking-ийн процесс маань явагддаг байна. За тэгэхээр 5 хоногийн Design Sprint-ийн хугацааг товчхон ингээд харуулах юм бол за ямар нэг асуудал шийдэхээр тухайн төсөл маань эхэлж байна тийм. Тэгэхээр эхлээд бол эхний өдрөө зураглал гаргана түрүүнд дурдсан. За энэ бол монголоор нөгөө 5 хоногийн процессыг бичсэн хувилбар маань байна. За энэ бол яг одоо манай орчуулж гаргаж байгаа монголоор яг ном дотор байдаг зургийг орчуулж тавьсан зураг байна гэж. За миний би 2021 оны 9 сараас за 2022 оны 6 сар хүртэл яг энэ Pickback гэх таад маань харж ирсэн баг. Синхэр локерууд барилгуудын доор байршиж байгаа тий. За энэ локерын дизайныг дээр нь байгаа тэр одоо интерфейсийн дизайныг гаргаж ажилласан гэсэн үг. Энэ хугацаанд ямархуу байдлаар Design Sprint маань явагддаг вэ гэдгийг бодит төслийн чин дээр товчхон өгүүлэх гээд үзье. Тэг төслийн холбогдолтой нууц гэх юм уу тий. Sensitive мэдээллүүдийг би энэ дээр blur хийгээд нууцсан байгаа. Тэгэхээр та бүхэн тэдгэрийг бол харуулах боломжгүй учраас ерөнхий олон нийтэд харуулах боломжтой буюу та одоо яг локер дээрээс харч болдог хэсгүүд дээрээс л үнслээд би ярих гэж байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ эхлэе. За ер нь бол та бүхэн ашиглаж үзсэн байх Pickback-ийг зарим нэг нь ер нь бол 24 локейшн буюу таны 24 цаг ашиглах боломжтой байршил гэсэн үг тийм. Та магадгүй гэртээ байхгүй бол тэр бараагаа хаана үлдэх мэдгүй бол энэ локерт байршуулж болно. Одоо бол бүр хүргэлттэй болсон. Та өөрийнхөө гэрт хамгийн ойр байдаг Pickback-ийн локерт бараагаа үлдээгээд өөр нөгөө очихыг хүсэж байгаа хүний тань ойрхон Pickback-ийн локерт хүргэлтээрээс хүргээд өчж болдог.
бараа захиалах юм бол бас pickpacker-ын локер дээр авдаг гэдэг ч юм уу те. За иймэрхүү процесс. Дизайн спринтийн хугацаагаа ерөнхийдөө ямар хөө байдлаар төлөвлөж явдаг вэ гэхээр за нэгд өдөр цуглаад бол за урт хугацааны зорилгоо тодорхойлно. Спринт асуултууд болоод экспертээс асуух асуултуудаа тодорхойлно. За how might we question боловсруулна гэдэг ч юм уу. За иймэрхүү ажлууд хийгдэнэ. За энэ хаанаас ирсэн юу өгнүүд вэ? Юу болоод байгаа юм бэ гэхээр яг энэ спринт гэдэг номон дээр өөрөө яг энэ аргачлалыг яаж хөдөлж авч явах юм бэ гэдэг бүтэн заавар гэсэн. 30 минут ажиллачаад ингээрээ ийм одоо маркераар самбар дээр ингэж зураараа гэд энэ ном дээр бүгдээрээ байж байгаа ийм процесс байна. За ингээ хоёр дахь өдөр нь lightning demo боловсруулна. За дөрөв алхам скетч хийн гэх мэтэр. За ингээд ерөнхий төслийн маань төлөвлөгөө явсан байна. За дараагаар нэг сонирхолтой заавал дурдах хэрэгтэй зүйл бол зөв багаа бүрдүүлж спринт хийх өөр хамгийн чухал. Яг тухайн төсөл дотор шийдвэр гаргах төвшний нэг хүн заавал байх хэрэгтэй. Одоо санхүүгийн эрх мэдэлтэй гэдэг ч юм уу. Яг тэр төсөлд дараа нь оролцох бүхий л салбарын төлөөлөлтөд оролцуулна. За технологи талаасаа хэм байх юм. За хэрэглэгчтэй хамгийн ойрхон ажилтдаг одоо хүргэлтийн ажилтан байгуул оруулж ирэх. За программист технологи талаасаа хүн оруулж ирэх. За үйл ажиллагаа талаасаа хүн оруулж ирэх гэд яг нөгөө нэг энэ спринтийн үр дүнгийн дараа ямар нэг асуудал үүсгэхэд тэр хүмүүсийн хошуу хөрөөгөөс болж эрсдэл үүсэх магадaltaй байгаа болохоор бүхий л талынх нь багийн гишүүдийг оролцуулна гэсэн үг. За энэ одоо би өөрөө хийж байна тийм. За ингээд дизайн спринтийн баг дотор бас нэг чухал хүн нөрөө facilitator буюу тэр спринтийг хөдөлж авч явах хүн байна. Энэ хүн нөрөө хэн болдгоо гэхээр яг номоо уншсан UX дизайнер болоод яг тэр төслийн менежментийг авч явах чав хүн хөтлөгч болоод авч явдаг гэсэн. За ингээд түрүүн ярьсан урт хугацааны зорилго гэж юу яриад байгаа гэхээр спринтийн процесс донд яг нөө төгсгөлөөс эхлэх гэдэг зарчим байдаг. Бид нар ер нь ямар нэг төслийг эхлүүлэхдээ ер нь төгсгөлтөө юу болж хөөрөх талаар хүмүүс өрсөө бодохгүйгээр эхэлдгээс болоод яг хаашаа хүрэх гээд байгаа зорилгоосоо хазаагаад нөгөө төсөл маань бүр хадуураад шал өөр зүйл болж хөөрөх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр үүнийг хаах. Дээрэс нь төслийн явцад багийнхныгаа ер нь ямар зорилгод хүрэх гээд байгаа гэдэг рүү нэг чиг хандлагаар удирдахад, чиглүүлэхэд, санаагаа төвлөрүүлэхэд юу тусалдаг вэ гэхээр урт хугацааны зорилгоо тодорхойлох буюу яг нэг жилийн дараа бид нар энэ хүү төслийг хэрэгжүүлснээр ямар тоон үр дүнд хүрсэн байх хэрэгтэй бэ гэдгийг гаргаж ирж бичиж багаараа ярилцж тавьдаг. За ингээ үүнийхээ дараа спринт асуултууд гэж хэсэг байгаа. За энэ дээр яг ямар асуудлуудаас болоод энэ хүү төсөл маань эрсдэлд ороод бүтлгүүтэж болох вэ гэдгийг багаараа ярилцж хагаад гаргаж ирж тавьдаг. За үүнийхээ дараа ask the experts буюу яг энэ салбарын туршлагатай хүмүүсээс эсвэл яг бодит хэрэглэгч нараас асуулга асуух байдлаар яг ямар асуудлыг бид нэр энэ бизнесийг хийхдээ шийдэх хэрэгтэй байгаа юм бэ гэдэг талаарх яг судалгааг хийж байгаа алхмууд гэсэн. За тэгэхээр энэ экспертийн асуултууд өөрөө дотор хоёр хуваагдчихна. Нэгдүгürt яг клиентийн асуултууд буюу яг тэр тухайн төслийн баг дотор орж ирсэн харилцагч төслийн багийн гишүүд бас тодорхой хэмжээний төслийнхэн талаар маш сайн мэдлэгтэй байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүдээ бас асуулт асуулж болно. Дээрэс нь яг бодит төр хэлсэнтэй зорилттой хэрэглэгч нараас асуулт асуугаад за ингээ хоёр талын асуултууд нийлээд бид нэр тухайн төслийнхаа талаар ерөнхий мэдээлэл асуудлуудыг ирэмбэлж гаргаж ирнэ гэсэн. Асуудлуудыг багаараа тэмдэглэж бичдэг. За энэ процессыг болохоор how might we question буюу яаж хэрхэн энэ асуудлуудыг шийдэх вэ гэдэг одоо асуултын бүтцтэйгээр бичдэг. За одоо жишээ нь юу гэж болж ийн гэхээр хэрэглэгч хүн орой гэртээ байхгүй үед нь хөргөлтийн бараа ирчингүүд одоо асуудал үүсдэг гэж хэлж болно шүү дээ. Тэгэх юм бол how might we гэдэг тэмдэглэгийг багийнх нь юу гэж хийдэг вэ гэхээр хэрхэн яаж гэдэг үгийг оролцуулаад хэрхэн бид нар хэрэглэгчийг байхгүй үед нь ч гэрт нь онлайн барааны хөргөлт нь ирэхэд барааг нь хөргөлдөг байх вэ гэдэг ч юм уу те ингээд асуудлынхаа шийдлийг өөрснөөсөө асуусан байдлаар тэмдэглэгээ өгтөлдөг гэсэн. За ингээ үүнийхэн дараа map and target гэх хэсэг байгаа. За энэ хэсэг дээр юу гэдэг вэ гэхээр би энэ дээр ингээ нөө төслийн нууц мэдээлэл учраас бүрсэлэгдсэн байгаа шүү. За яадаг вэ гэхээр яг ямар алхмуудыг дамжаад нөгөө нэг локер буюу pickback-ийн бокс маань ажиллах юм бэ гэдгийг бүтнээр нь ингээ зурглаа гаргаад ирнэ. За ингээ зургалж гарч ирснийхаа дараа дээр байгаа нөгөө нэг how might we асуултууд маань аль хэсэг дээр хамаарад байна вэ гэдгийг за ингээд нөгөө нэг процессын зурган дээр байршуулдаг. За үүнийхээ өмнө одоо энэ дээр нэг юм зүрхнүүд наацсан байна шүү дээ. Энэ ямар учиртай вэ гэхээр ер нь спринтийн туршид prioritize хийх буюу чухлынх нь ирэмбээр ангилж сонгох процессор асар их явагддаг. Тэгэхээр багаараа хамтдаа яг энийг би чухал асуудал гэж үзэж байна гэдэг дээр санал өгөө явуулдаг. Тэгээ ингээд ирэхлээр юу болдог вэ гэхээр өөрөө хин нэгэн хүн илүү бусаддаа энэ чухал асуудалчтай гэж ятгахаас илүүтэй хамтын голоороо илүү чухал асуудал гэж үзэгдэж байгаа хэсгүүд маань тодроод гараад ирдэг гэсэн үг.
За ингэж тодорч гарч ирсэн хэсгийгээ бид нөгөө нэг map буюу процессын зургал дээр байршуулад за одоо энэ дээр ингэж улааж харагдаад байгаа нь юу гэхээр энэ хэсэгт гол асуудал байна шүү гэдгийг тодорхойлоо гаргаад ирчихдэг гэсэн. За үүнийхээ дараа улааж гарч ирсэн бид нар ийшээл төвлөрөх ёстой юм байна да. Энэ юу нь бидний хамгийн челленжинг гэж ярих юм те сорилттой хэсэг юм байна да гэж үзсэн дээрээ айдал төстэй шийдлүүд судалж эхэлнэ. За одоо жишээ нь хятадын нэг локер аппликейшн ингэж хийддэм юм байна штэ. Тэгвэл Сингапурийнх ингэдэм юм байна гэдэг чим ингээд нийт дээр бэлэн байгаа өөр бусад шийдлүүдээс айдал төстөөнүүдийн цуглуулж гаргаж ирдэг гэсэн. За үүнийхээ дараа дөрөв алханд скетч гэх процесс байгаа. За энийг тайлбарлах юм бол жоохон удах байх. Тэгэхээр хэдүүлээ цаашаа зөв үргэлжлүүлээ явчих. Ямар ч байсан нөгөө нэг санаагаа хар зураг болгож дүрслэн гэсэн шүү дээ. Тэр процесс маань өөрөө дөрөв алхамд скетч гэдэг аргачлалын дагуу явагддаг. За ингээд багийнхан маань ингээд скетч буюу хар зураг зурнаа. За ингэж ажилдаг бай. Нөгөө нэг локерын маань хаалга нь юм бай, товч нь юм бай, дээр нь мэдээл харагддаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар зургалнаа гэсэн. За ингээд зургалж дуусныхаа дараа storyboard гаргана. Storyboard гэдэг нь яг тухайн бүтээгдэхүүн үйлчлэгээтэй хэрэглэгч яаж харилцаж энэ хүү зорилгоо биелүүлдэг байх юм бэ гэдэг талаарх мэдээллийг харуулдаг. За энийг бол бид нөгөө нэг байнга одоо ашиглаж байгаа болохоор ил тод харуулчихж байгаа. За одоо энэ дээр нэг Steam гэж тэгж шүү дээ. Нэгдүгürt юу болж ийм гэхээр бата онлайнаар нэг юм бараа захиаллаа тий. За тэгсэн чинь ингээд ойрхон байгаа pickpack-ийн локерыг санал болголоо. За ингээд онлайнаар захиалсан бараа нь ирсэн чинь хүн гараад локер хайн тий. Одоо анх удаа ийм pickpack гэдэг локерыг үйлчлэгээ авах гэж байгаа юм чи хайн. Тэ хараад гайхантай хөөх юм цэнхэр локер гараад ирсэн юм. За энэ дээр очингуудаа дээр нь очиод ямар товч дарах угаа бодно тий. За би ингээд бараа үлдээх юм уу авах юм уу гэд. Бараа авах дээрээ дараад өөрийнхөө мессеж ирсэн кодоо хийгээд за хайрцаг нэгдээд бараагаа авснаар энэ хүү ерөнхий бидний шийдэх гээд байгаа процесс маань өндөрлөнө гэдэг storyboard гаргачих. За энэ storyboard-ийн дараа бүр наривчлаад энэ user flow diagram буюу хэрэглэгчийн одоо харилцах урсгалыг зурж болно. Одоо бид нар яг сайн мэдэн шүү дээ. Pickpack-ийн локерын home screen дээр очингууд за бараа хадгалуулах, хүргэлтийн үйлчлэгээ, бараа авах гээд гурван одоо юм дэлгэцийн сонголт байдаг. За энэ тусвар дээр нь дарангуут яг ямар дэлгэц дараа нь гарч ирээд юу болж хувираад энэ процесс маань дуусах юм бэ гэдгийг зурглаа гараад ирнэ. За одоо нөө дөрөв өдөр хэдүүлээ прототип хийнэ гэж ярьсан шүү дээ. За прототипа за одоо иймэрхүү байдлаар ингээд low fidelity гэж яриад байгаа. Ерөнхийдөө нөө бага чанартай прототип буюу хар зураг байдлаар эхний прототипыг гаргаад за үүнийхээ дараа high fidelity буюу илүү нөгөө нэг өнгө будаг орсон хувилбараа гаргана. За ингээд тус дизайны ажлууд нь эхлэе явчихж байгаа. За ингээд өнөөдрийн бид нар яг мэддэг pickpack-ийн дизайн маань гараад ирж шүү дээ. За ингээд прототипа хийгээд за спринтийн 5 дахь өдөр user тестийн туршилт яг бодит нөгөө нэг системийг маань ашиглах зорилтод хэрэглэгч нартай цаг тохироод за яг энэ нөгөө нэг хийсэн одоо энэ прототипа ингээд туршуулж үзүүлнэ гэсэн үг. За ингээд та бараагаа үлдээгээд үзтээ, бараа аваад үзтээ гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар туршуулж ярилцсан. За энэ явцад хэрэглэгч яг аль хэсгийг нь ойлгоод байна, ойлгохгүй байна гэдгийг нь ажиглаад сураад сонгоод авчих. За ингэж авсныхаа үр дүнг харснаар бид нэр анх нөгөө нэг төлөвлөсөн ер нь яг манай анхдагч санаа буюу бид нар ийм зорилгонд хүрэхин тулд ийм асуудлыг шийдэж чадах юм үгүй мүү гэдэг маань яг нөгөө нэг сүүлийн буюу хэрэглэгчийн туршилтан дээр хэрэглэгч ашиглаж чадчих штэ гэд анхандаа нөгөө нэг үссэн санаагаа бод хэрэглэгчээр туршуулаад сураад авчиж байна гэсэн. Одоо жишээ нь та онлайнаар цэцэг зардаг гар усны аппликейшн хийх гэж байгаа гэж төсөөлвөл хүмүүс айгүй дуртай таны аппликейшнийг ашиглаад процессыг ойлгомжтой байгаад авчижээвэл окей энэ бол ингээд цэцэг зарах онлайнаар та хүн өөр нь ойлгож авах болов гэдэг айдас чинь хэрэггүй юм байна. Энэ ерөөсөө хийгдэх боломжтой байна гэдгийг санаагаа туршаад авчлаа л гэж үр дүн гарна гэсэн. Ийм процесс өрнөсний маань дараа бидний одоо сайн мэдэх энэ хөө pickpack-ийн локер маань та бүхний одоо хэрэглээнд нэвтэрсэн байх нэ. Тэгэхээр миний яг нэлээд урт хугацаанд зорж ажиллаж дуусгасан төслүүдийн маань нэг байгаа. Тэгэхээр та хэд маань яг өдөр тутамдаа ашиглах энэ бүтээгдэхүүний дизайныг за энэ дизайн спринт гэдэг аргачлалаар зохиож гаргаж ирсэн байна. Тэгэхээр яг энэ аргачлалыг илүү дэлгэрэнгүй сурч яг дотор нь яг юу болдгойг мэдэж авах гэсэн юм бол та энэхүү номыг захиалж болно. Эсвэл дизайн спринтийн танхимын сургалт явагдаж байгаа. Удахгүй 9 сараас видео сургалт бол цацагдана. Мэдээлэл авах хүсэх юм бол description дээр нэг дугаар тавьчих тийшээ залгаж болно шүү. За ингээд Uxer podcast-ийн энэ удаагийн дугаарыг бүгдээрээ өндөрлөе. Бүгдээрээ баярлалаа.